Одоо жишээл энэ 114 м квадрат байшин бол ерөөсөө сая шөнийн хөнгөлөлттэй өөрөө 170 эд мянга төгрөг гарч байгаа байхгүй. Тэгэхээр хөнгөлөлтөө бол 200 эд мянга гарах нь шүү дээ. Тэгээ 5.2 кВт нийт цахилгаан зарцуулж байгаа боловч өдрийн нараараа ерөөсөө халуун ашиглахгүй байна. Шөнийн цагтаа халуун урчин хөнгөлөлтөнд орчиж байгаа ч гэсэн энэ автоматжуулалттай учраас 50% орчим ашиглаад яваад байгаа учраас халуун зардал маш бага. Танай парыг яагаад сонгож хэрэглэхийн шалтгаан нь нэгдүгээр болохоор таны энэ цахилгаан халуун урыг формат нь аягүй зөв. Ямар цохон зөгцөж чинь. Намхан цохон зөгцсөн, өндөр цохон зөгцсөн. Тэгээд дээрээс нь киловаттынх нь бас зөв өрөөний цохион байгуулалтаараа ингээд за жижиг 12 м квадрат өрөөнд би нэг за наран талтай цоохтоор би нэг 0.8 кг тавих хангалттай байхгүй тийм. За сайн байцгаана уу. Энэхүү аймгийн орнсон бол 114 м квадрат. Гадна загвар нь бол нордик загварын төмөр хийсэлтэй. Канада технологийн эрчим хүчний хэмнэлттэй амны орсон. Тэр нь бол яг байшин дээр бол материал зөв сонгох хэрэгтэй тий. Тэгээ одоо энэ халаагуурын хувьд бол ерөөсөө за одоо ер нь бол хүнээр ярих юм бол одоо энэ цахилгааны утас, сангийн утас ч юм бол хүний судас шүү дээ. Ер нь бол халаагуурч бол ерөөхдөө бол баг байшин гэж зүрх тий. Тийм учраас энэ халаагуур сайн байж ижил ерөөсөө урт хугацаанд ажил баталгаатай ажиллаж ийж байшинч дулаахан байна шүү дээ. Цонх бол өөр нь бол урагшаа харсан цэлгэр цонх байх нь бол өдрийн нарыг сайн авдаг учраас цахилгаан халуугаар ерөөхдөө бол өдрийн цагаар ажиллахгүй байдаг. Байшинд бол хийж өгсөн бас нэг онцлог бол энэ дуплексийн өндөр таацтай. Энэ дуплексийн өндөр таацтай учраас 1.6 кВт-ийнхаа хамгийн хүчин чадалтай киловаттай парыг тавьж өгсөн. Энэ халуугаар нь болохоор ерөөхдөө бол масс агаар халааж байгаа юм. Энэ агаар доор нэг давхрын агарыг халаасан тохиолдолд дээшээ халуугаар шин тэгдээд дийлэн давхрын халуугаар ер нь ажиллахгүй та баг болчиход байгаа юм. Агааржуулалт чинь ингээл хийх гэхээр яг HVAC систем гэж аюу гой төхөөрөмжүүд байгаа ч гэсэн ингээл хийж их юм бол одоо энэ жижигхэн агааржуулалт систем Орос улмаас үлдэн үлдэрсэн. Өөр дээрээ хөрхөн жижиг дулаан солилцууртай. Тэгээд энэ гаднаас агаар оруулахдаа одоо хасах 30 та агарыг болно хасах 5% болоо. Энэ чи өөрөө хоёр талдаа сэнс байхгүй оруулна гаргана смарттай. Ингээл нэг зочны өрөөнийг агааржуулалтыг шийдчихэж байгаа. Нэг юм дээр аюу баярлсан юм болохоор манайх нэг 3 байш талаагаар аваад захиалгаар авчирсан чинь 2 пар нэг жоохон муу алсан шүү дээ. Буцтан гол шууд шинээр авчирч өгчөөд хаа байсан арга үнэт шүү дээ тийм. Үлдэрс авчирч өгөөш хуучин бараа хоёр нэг аюу сэтгэл ханаж байгаа юм чинь. Баярлж байгаа шүү дээ. Өө энэ чи ямар гоё бэ? Монголд бас ингэж болдгийм гэж бодож байгаа. Дулаан өсвөрч маш чухал байхгүй. Одоо тоосохдоо ч юм уу тэгэл ямар нэгэн юм дулаан өсвөртэй халуурч байгаа өндөр үнэтэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ халуурч юм боломжийн. Тэгээ энэ чинь гол нь удаа идэлнэ. Тэгээ гол нь 3 жилийн баталгаа засвар хугацаа өгчөж байгаа. Энэ хугацаанд эвдэрлэлийн талаар бол энэ чинь янсад үнэхэр чинь юм 3 жил байтугай жилийн тал өртгөн өгчөж байгаа байхгүй юу ерөөсөө. Тийм учраас тэгээ танаа баярыг захиалал одоо ингээл байшин болгоныхоо нөхцөлөө болгоод хэрэглээл явж байна. Тэгээ энэ өрөөнтөр маань бол гүний удаг шууд байшин руу байрлалцсан. Байшин руу байрлалцсан. Тэгээд эндээ дотроо одоо нөөцийн сав гэж юу тавихаа болчиход байгаа. Энд чи өөрөө болохоор нэг 200 литрийн багт авчтай байхгүй. Өөрөө дээрээ тэл дээрээ нөгөө нэг усаа шахлаа. Доор агаартай болохоор буцаага даралтаараа усаа шахчихлаа. Тэгэхээр одоо ноцоос дуугах шаардлага болчихж байгаа. Одоо энэ байшин бол ерөөсөө яг л орон сууцнд байгаа юм шиг тавдах байхгүй. Хоёр давхрын дуплексийн хэсэг байхгүй. Одоо энэ дээрээсээ ерөөсөө ингээл энэ өндөр цонхоор ерөөсөө хар утастай. Шатныхаа энэ бариулуудыг эдгээр ингээд Япон хийсэн дайтаа Япон маань нэг юм аяг оруулж хийсэн. Одоо ингээд Орос дүүбэн зэгзаагаар ингээд хийж байгаа байхгүй. Манайх бол юу анхаарч байрдаг гэхээр эсвэл аль болох эко эрүүл мэндэд бодсон тий аль болох гоё минимал энгийн манайч өөр Асаги House гэдэг Япон нэртэй Японд ажиллаж байхдаа компани нэрийг өгчлөө. Японы хаус яг ямар байдгүй тий одоо Монголд буулгаад ирээ энэ бол манай компани л онцлог байл.